Өнөөдөр Бурхны бидэнд өгсөн нэгэн заавар зөвлөгөөний талаар бол үзхийг хүсэж байна. Тэгээд хүн болгон одоо сургууль сурдаг, цэцэрлэгт явдаг. Тэгээд бүхэл боловсролын одоо шатуудыг дамжиж болов эцэст нь бие хүн болж нийгэм байр суурь эзэлж амьдралаа авч явж ажил төрлөө хийдэг. Ер нь бол хүний ухамсарт нийгэмд бүх зүйл хууль дүрм гэж бол зүйл байдаг. Сургуульд бидний ч гэсэн одоо сурагч байх үед бол одоо их завсарлаганаар гарч зогсоод бол одоо баруун мөрөө барьж алах явах ёстой. Тэгээд бол одоо дуудуулах ёстой гэх ингээд маш олон заавар дүрмүүд байдаг гэсэн. Тэгээд тэр дүрмүүд бол тухайн үедээ одоо бид нэр хэрэгжүүлэхэд хэрэггүй юм шиг санагдах тийм тохиолдол байдаг байсан боловч үнэн чанартаа бол тэр бүхэн маш хэрэгтэй зүйл байсан юм аа. За тэгээд өнөөдөр би юу гэдэг хууль дүрмийн талаар яриад эхлэвэ гэвэл өнөөдөр Бурхан бид бүхэнд өөрийнхөө үгээр дамжуулж маш энгийн технологи гайхамшигтай юм одоо 10 хуулийг бол бид бүхэнд өгсөн байдаг. Тэгээ би та бүхэнд 10 хуулийн талаар хуваалцахыг хүсэж байна. Тэгээ Бурхны 10 хууль гэхээр хүн болгон бол одоо ялангуяа адвентист хүмүүс бол маш сайн мэдж байдаг. Тэгээд яагаад гэхээр зэрэг энэ 10 хууль бол одоо би Бурхан биднээс заавал дагаасаа гэж бол хүсэж бид бүхэнд өгсөн ийм хууль юм. За тэгвэл харамсалтай нь бас зарим Христэд гэж ах トゥ нар маань бас өөр одоо урсгал сүмийн хүмүүс маань хэдийгээр Христийг хүлээж авдаг ч гэсэн тэд нар маань одоо хуульд нэг тийм чухал ач холбогдол өгдөггүй. За тэгвэл Есүс Христ одоо хэлэхдээ хууль бол одоо маш чухал юм а гэж бол бас хэлсэн байдаг. Тэгээд хуулийг дагаж амьдрах хэрэгтэй гэж бол Есүс өөрөө сургасан байдаг. Есүс олон хүмүүст Бурхны 10 хуулийг дагаж амьдраа гэж бол зааж хэлж өгсөн байдаг. Надад бүгдээ Бурхны 10 хуулийг ерөнхийд нь ингээд аваад үзье. За тэгээд Еврейдээс гарсан номын 10 дугаар бүлгийг бүгдээ нээгээд. За тэгээд би та бүхэнд хуулийг ерөнхийд нь одоо товчлоод хэлээд өгье. За тэгээд нэгдүгээр хууль нь бол Бурхан юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр надаас өөр Бурхантай байж болохгүй гэж бол хэлсэн. За энэ хууль нь ямар утга учиртай хууль байсан бэ гэхээр бол Бурхан энэ хуулиар юу бидэнд хэлэх гээд байна гэвэл би бол цорын ганц юм аа гэж бол хэлсэн. Би бол цорын ганц гэдэг нь бол Бурхан өөрийгөө бол одоо агуу гэдгээ бол илэрхийлж байгаа үүнийг дамжуул. Энэ бол Бурхан би цорын ганц байдгаа гэдэгт бол одоо хүн төрлөختнийг итгээсэй гэж бол хүссэндээ энэ тушаалыг бол Бурхан хүмүүст өгсөн. Тэгвэл өнөөдөр энэ дэлхийд маш олон янзын шашин, маш олон янзын бурхтууд. Энэ олон бурхтууд, энэ олон одоо шашин шүтлэг урсгал энэ бүхнээс хүмүүс эцэст нь залхаж байна. Тэгвэл яг цорын ганц үнэн Бурханыг өнөөдөр хүмүүс ирж хайж. Тэр нь яг юу юм бэ? Хин юм бэ? Хаана байна вэ гэж бол одоо хайж байдаг. За тэгвэл эзэн өнөөдөр бид бүхэнд Библиэрээ дамжуулж бид бүхэнд хэлсэн. Юу гэж хэлсэн бэ гэхээр бол би бол цорын ганц үнэн Бурхан гэж бол айлцсан юм аа. Энэ бол эзэн би байдаг гэдгийг тунхаглаж байгаа хэрэг юм. Би бол амьд байдаг гэдгийг бол Бурхан бас өгөөл дамжуулж хэлж байгаа юм. Тийм учраас бүгдээрээ бидний эзэн болох цорын ганц Бурханд итгэж найдаж байгаарай гэж бол хүсмээр. Хоёрдугаар Бурхан хиймэл шүтэн бүү шүт гэж бол хэлсэн. Энэ юу гэсэн үг вэ гэвэл өөртөө зориулаад ямар нэгэн хуурамч шүтэн бүү хий гэсэн ийм бол хууль байсан. Өнөөдөр харамсалтай хүмүүс энэ зүйлийг маш ихээр бол одоо хийж байна. Жишээлх юм бол хиймэл шүтэнүүд бол маш олон гарч ирж байгаа. Солонгосчууд ихтэл саранд мөрөгдөг, сарыг шүтдэг бол монголчууд овоонд мөрөгдөг. Уул овоо нь одоо лус авдаг гэх мэтийг бол дахиж шүтдэг. Бурхан одоо үнэхээр бүх юм нь бол Бурхантай байдаг гэдэг ч одоо тийм үзэлтэй Хинду шашнууд ч хүртэл байна. Тэгэхээр зэрэг бол Бурхан юу гэж энэ тушаалдаа тусгасан бэ гэхээр зэрэг та нар газар дээр болон газрын дор усан доторх ямарваа нэгэн амьтны дүрсийг бүүшүүт гэж бол маш тодорхой зааж өгсөн. Тэгээ өнөөдөр ийм зүйлийг шүтдэг, ийм зүйлд итгэж найддаг хүмүүс харамсалтай дэндүү их юм аа. Тэгээ энэ хүмүүст бол бид нэр одоо Бурханы одоо хэлсэн тушаалыг бас ойлгох хэрэгтэй. За тэгээд Бурхан бол бүтээгддэггүй. Бурхан бол ямар нэгэн юмар төлөөлөгддөггүй. Тэрээр бол өөрөө л байгаагаар орж идэг юм. Өөрөө амьд байдаг учраас тэрээр бид нартай амьд харилцаатай байдаг юм. Тэрээс Бурхан ямар нэгэн тийм хиймэл дүрс шүтэнээр дамжиж бид нартэй уулзаж, бид нарыг одоо ойлгож, бид нарт тусалж, бид нарыг энерж хайрлж яадаг юм биш юм. Бид бол Бурхантай шууд амьд харилцаатай бий. Түүнтэй шууд бид нэр өөрсдийнхөө залбирлаар л харьцаж болдго юм аа. Тийм л учраас Бурхан юу гэж хэлсэн бэ гэхээр бидний хуурамч шүтэн бүү хүчтэйч та нар надтай шууд харилцаач гэж бол хэлсэн. Өнөөдөр Бурхантай харилцах цорын ганц харилцаа бол залбирал юм. Тийм учраас та бүхэн Бурхантай үргэлж залбирч байгаа.
Бурхан ямар нэгэн байдлаар хийгдэж бүтээгддэг юм. Бурхан харин дахин хэлэхэд ямар нэгэн байдлаар хэн нэгнээр бас төлөөлөгддөг юм шүү. Тийм учраас та бүхэн үүнийг бас ойлгосоо гэж бол хүсэж байна. За гуравт нь Бурханы нэрийг дэмий хоосон бүү дуудаарай гэж бол Бурхан хэлсэн. Тийм ээ, энэ бол маш байвал зохих ёстой тийм хуулим, зөв хуулим. Яг тэгэхээр Бурханы нэрийг бид нэр дэмий зүйлдер дуудах ёсгүй юм. Жишээлх юм бол Бурханы нэрээр тангаргалыг гэдэг ч юм уу. Бурханы нэрээр амлаж байна гэдэг юм. Ихэнх хүмүүс маань одоо тиймэрхүү байдлаар бол Бурханы нэрийг дэмий зүйлд бас ашиглаж байдаг. За бас нөгөөдөөр бас дэмий юмд, дэмий зүйлдер бид хүн одоо Бурханы нэрийг барьж буруу зүйлийг бас хийх тийм тохиолдол ч бас амьдралд байдаг. Энэ бүхнийг Бурхан бүү хийгээч хэмээн бидэнд бол одоо хэлсэн. Одоо энэ хуулиараа дамжуулж бол өгсөн юм аа. За тэгвэл дараагийн 4 дахь хууль нь бол Бурханы ариун өдрийг та бүхэн ариунаар сахиарай гэж бол хэлсэн. За энэ бол маш чухал хууль юм. Энэ бол адвентистууд бидний хамгийн гол одоо итгэлийн үндэс маань оршиж өгдөг бас чухал хуулийн нэг юм аа. За энэ бол зэрэг ямар хууль вэ гэхээр зэрэг энэ өдөр ариун өдөр бөгөөд энэ өдрийг бид нар Бурхан зориулах ёстой гэдэг тэр итгэлийг бол адвентист хүмүүс үргэлж бол одоо өөртөө агуулж түүнийхэн төлөө сүсгэлж биширж явах хэрэгтэй байна. Тэгэхээр Бурханы ариун өдрийг ариунаар сахихын тулд бид бүхэн яах ёстой вэ гэвэл үнэхээр одоо бүх зүрх сэтгэл бие махбод бүхнийг бэлдэж түүний ариун шаббат өдөр буюу бидэнтэй болцсон тэр болцолт өдөр нь бүгдээрээ түүнийг магтан дуулж түүнд хүндэтгэлийг илэрхийлж түүнд залбирах нь бол бидний хамгийн том чухал зорилгын нэг юм. Үнэхээр Бурхан бидэнд үнэхээр хайртай. Бид бол Бурханы хувьд сүйд хүсэх сүм бол. Тэгвэл та бодож үзэл дээ. Өөрөө та үнэхээр одоо сайхан найз залуутай. Тэгээ найз залуу чинь таныг бол одоо 7 хоногт нэг удаа болцохоор бол одоо төлөвлөдөг. Тэгээ тэр болцолт өдөр нь бол одоо тэр шаббат өдөр байдаг. Тэгээд найз залуу чинь бол таныг шаббат өдөр хоёулаа хамт одоо уулзъя. Тэгээд хамтдаа хоёулаа цагийг өнгөрөөе гэж бол хүснэ. Тэгэхэд бол та бол үгүй гэж хэлэхгүй нь ойлгомжтой. Тэгээд өнөөдөр бид нар хайртай хүнтэйг уулзтаа хичнээн одоо сайхан баяр хөсөлтэй. Хичнээн сайхан одоо сэтгэлийн илэрхийлэлтэй очдөг билээ дээ. Үнэхээр бид бүхэн хайртай найзтайгаа муу хайр залуу хайр сүйд одоо бүсгүйтэйгээ уулзахын тулд хамаг гоё хувцас өмсөж одоо хамгийн сайхан одоо сэтгэл хөдлөл одоо тэр бүх зүйл маань бол хамгийн сайхан байдаг. Тэгээд бид нар болж лүгэл цагийг үргэлж хамт өнгөрөх, болж өгөл удаан цагийг өнгөрөхийг бол хүсдэг шүү дээ. Тэгвэл яг үүнтэй ижилхэн эзэн өнөөдөр бид бүхэнд шаббат өдөр бол эзэн бидний хоорондын болзооны өдөр юм аа. Тийм учраас та болзоонд очихдоо буюу шаббат өдрийг сахихдаа сөмдөө очихдоо зүгээр л нэг уйдгар гунигаар дүүрэн сэтгэлтэй биш. Эсвэл зүгээр л нэг хаашаас хувцалсан биш. Харин маш сайхан хувцаслаад яг л сүйт залуудаар очих гэж байгаа тэр бүсгүй шиг тийм л сайхан болоод зүрх сэтгэл бүхэл уйдгар гуниг мартаад түүний өмнө баяр хөсөлтөөр очооч гэж бол өсмөр. Бурхан тийм тулд энэ өдрийг та бүхэн ариунаар сахиарай гэж бол бид бүхэн сануулсан юм аа. Энэ бол Бурхан бидний хооронд тогтоосон болзоот өдөр юм аа. Тэгвэл 5 дахь хуулийн дээр Бурхан эцэг хэлэхдээ та бүхэн эцэг гэхээ хүндлээ гэж бол бас хэлсэн. Тэгээд дээр өмнө хэлсэн 4 хууль бол Бурхан зориулагдсан. Одоо Бурханд харьяалагддаг тийм хууль юм. За тэгээд 5 дахь хуулийн дээр эцэг гэхээ хүндэл гэж бол хэлсэн. Тэгэхээр бид бүхэн энэ хорвоо дээр хэний тулд өнөөдөр хүн болж төрөөд хэдийгээр гим нүгэлтэй орчлонд амьдарч байгаа ч гэсэн энэ амьдралын жаргал зовлон гэдэг зүйлийг хэний хүчээр бид бүхэн амсаж идэлж яваа билээ дээ. Бидний эцэг их гэдэг бол бидний зүрх сэтгэлд хамгийн ойр хамгийн хүндтэй байр суурийг эзэлж байдаг хүмүүсийн бас нэг юм. Тэгээд үнэхээр эцэг ихээ бид нэр хайрлаж хөндлөж байх нь чухал юм аа. Тэгээд үүнийг бол Бурхан мартаагүй үнэхээр гайхамшигтай. За тэгээд дараагийн хууль нь Бурхан хэлэхдээ хүн бүү ал гэж бол хэлсэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр зэрэг аллагын эсрэг хууль байна. За тэгээд юу гэсэн үг бол Бурхантай төстэй өөр бид нар бүтээгдсэн гэдгийг ерөөсөө мартаж болох. Яасан гэхээр зэрэг Бурхан биднийг бүтээхдээ өөрийнхөө дүр төрхийн дагуу өөртөө ажиллан хүнийг бүтээе гэж хэлээд бүтээсэн. Тийм болохоор бид бүхэн Бурханы дүр төрхийг агуулсан тийм хүмүүс учраас түүний бол бид нар алж ерөөсөө болохгүй юм. Яагаад гэвэл бид нар Бурхантай төстэй юм шүү дээ. Мөн түүнд бид нар үнэтэй. Тийм учраас бид нар одоо хүн бүү ал гэдэг хуулийг Бурхан бидэнд өгсөн. Тэгээ бид нар бол түүний амийг буюу Бурханы бидэнд өгсөн амийг хүндэлж явах хэрэгтэй. Яагаад гэвэл Бурхан хүн төлөвлөлтөнд өөрөөсөө цорын ганцхан зүйлийг өгсөн байдаг. Тэр нь бол хамраар нь амин амьсгалыг нөлөөж оруулахад хүн сая амьд оршигч боллоо гэж Библиэлд нэгэнтээ бичигдсэн байдаг.
Хүний биеийг бурхан газар шороноос бүтээсэн. Харин өөрөөсөө ганцхан зүйлийг өгсөн тэр нь бол түүний ам байсан. Тийм учраас бид нэр тэр амийг хайрлах ёстой. Тийм болохоор адвентистууд бид нэр ялангуяа амийг буюу амьдралыг хүндэтгэж хайрладаг ийм хүмүүс байх ёстой юм аа. Тэгээд сургаалт үгс номын 12:10 дээр бас зөв шудраг хүн амьтны амийг хамгаалдаг гэж бол одоо илэрхийлсэн байдаг. Тэгэхээр зэрэг бол үнэхээр зөв шудраг нийгэм бол яг амийг хамгаалдаг. Үүнээс илүү эрхэмлэх зүйл нь хүний ам юм. Амьтны амийг хамгаалдаг бол амьтны амаас илүү хүний ам бол хамгийн чухал байдаг. Тийм учраас бид хүний амийг бас хайрлаж хамгаалж явах хэрэгтэй юм аа. Тэгэхээр бол үнэхээр бид хүний хувьд бол ам гэдэг бол үнэтэй зүйл юм аа гэдгийг бид өнөөдрөөс ойлгож болох юм. За дараагийн хуулийн дээр бурхан хэлсэн. Юу гэж хэлсэн бэ гэхээр бүү завхаар гэж хэлсэн. Тэгээ бурхан хэлэхдээ энэ хуулийг зүгээр л нэг завхаарлын төдөд хэлээгүй. Энэ маань яасан гэхээр бид нэг эргээд л болоод үзэх хэрэгтэй юм аа. Юу гэхээр зэрэг та бол бурханы дүр төрх юм. Та өөрөө бол бурханы дүр төрх юм. Тийм учраас бурханы дүр төрх учраас та яах вэ гэхээр ариун байх хэрэгтэй. Ягаад гэвэл бидний бурхан бол ариун бурхан юм байсан. Тийм учраас бид бүхэн гэр бүлийн холбоо маань ч гэсэн одоо тийм цэвэр ариун байх хэрэгтэй маа. Хэм миний гэр бүлийн хүн бэ гэдгээ бид нэр мэддэг байх хэрэгтэй. Ягаад гэвэл Адам хүртэл анх Евг бүтээж өгөхөд энэ бол миний одоо эхнэр одоо миний хамгийн хайртай хүн маань гэж бол хэлж бас чадаж байсан шиг бид нар бас эхнэрдээ хайртай нөхөрдөө бас ингэж хэлж чаддаг байх хэрэгтэй. Бөгөөд зүгээр л хэлэх биш харна. Үүнийг бас үйлдэж чаддаг байх хэрэгтэй маа. Тэгээд үнэхээр бид хүн завхаарахгүйгээр энэ ертөнцийн одоо бурхны өмнө хандгаад өргөсөн тэр өргөлийнхэн дагуу хангаас хангааллынхан дагуу амьдрах нь чухал юм шүү. За дараагийн хуулинд бүү хулгайл гэж хэлсэн. Энэ хуулийн дээр бурхан юу хэлсэн бэ гэхээр зэрэг бол миний юм хүний юм гэдгийг ялгаж сураа гэдэг энэ зүйлийг бол бидэнд хэлж өгч. Яасан гэхээр зэрэг миний юм аль вэ, бусдын юм аль вэ гэдгийг бид бүхэн мэддэг байх хэрэгтэй. Ингэснээрээ бид бүхэн бол бурханы үгээр түүний хуулийн дагуу амьдарч байна гэж өөрсдөө ойлгож болох юм аа. Тэгвэл дараагийн хуулийн дээр бурхан худал бүү гэржил гэж бол хэлсэн. Тэгэхээр зэрэг бол бид бүхэн зөвхөн үннийг л ярих ёстой. Яагаад гэвэл бидний итгэдэг эзэн маань бол үнэн бурхан. Түүний үг бол цорын ганц үнэн гэж бол би өөрийгөө баталсан байна. Тийм учраас бид нэр үннийг гэрчлэх ёстой. Тийм учраас худлыг бүү яриач гэж бол бурхан бидэнд тушаасан. За дараагийн нэг хууль нь болохоор зэрэг бурхан юу гэж хэлсэн бэ гэхээр зэрэг бүү шун гэж бол хэлсэн ерөнхийд нь. За энэ нь бол ямар утга учиртай хуулийн заалт байсан бэ гэхээр зэрэг энэ хууль нь шунхаарлын тухай бөгөөд шунах хулгайлах гэдэг нь бол одоо нэгсэндээ бол сэтэл үйлдэл хоёр болж явж байдаг. Өөрөөр хэлбэл хүн шундаг энэ нь бол сэтэл нь байж байдаг. Хулгайлах нь бол тэр сэтлийн үйлдэл нь байж байдаг юм. Тийм учраас эдгээр одоо зүйлсийг бид нэр хийх болохгүй юм. Тэгэхээр зэрэг бол үнэхээр бурхан бидэнд энэ 10 хуулийг дагахад уншаад үзэхэд маш энгийн юм шиг мөртлөө бас биелүүлэхэд бас чамгүй их хичээл зүтгэл бас нэлээ их одоо золиослыг биднээс шаардах ийм бол хууль байж байгаа маа. За тэгэхээр 10 хуулийг бурхан хэлэхдээ зүгээр л та нар 7-ыг нь биелүүлчихвэл би одоо биелүүлсэн гэж үзнэ гэж хэлээгүй харамсалтай. Бурхан юу гэж хэлсэн гэхээр зэрэг та нар энэс нэгийг нь л зөрчих юм бол энэ 10 хуулийг зөрчөнтэй адилхан юм шүү гэж хэлсэн. Тэгэхээр зэрэг бүгдээрээ бодлоо үзье. Та тэгвэл энэ 10 хуулиас дагахад таны хувьд энэ 10 хуулийн заалт амархан байна уу? Мэдээж сонсоход амархан сонсогддог. Гэвч үнэхээр бид нэр тэр бүдийг биелүүлж чаддагсан билүү? Бид нар нэг бурхныг шүтэж чадах уу? За магадгүй чадах юм итгэж. За тэгвэл та хэмэл шүтэн шүтэхгүй байж чадах уу? Та үнэхээр нэг бурхан итгэж байгаа учраас та чаддаг байж болох юм аа. Тэгвэл та бурхны нэрийг дэмий хоосон дуудахгүй чадах уу? За энэ бол байж болох зүйл юм. Тэгвэл та бурхны ариун өдрийг ариунаас сахиж чадах уу? За энэ бол асуудалтай зүйл юм. Өнөөдөр бид нэр бие махбодоор шабатыг сахихаас гадна оюун санаагаар шабатыг сахих хэрэгтэй юм. Тэгвэл та шабат өдөр ямар нэгэн муу зүйл боддгоо? Эсвэл таны толгойд ямар нэгэн хөндлөнгийн шал өөр бодол харуулж орж ирдэг үү? Эсвэл та шабатад үргэлж баяр баясгалантай байж чаддаг уу? Ингээд бодоод үзэхэр зэрэг бол үнэхээр бас бодууштай зүйл нэг юм. За эцэг ихэн хүндэлдэг үү та? Мэдээж энэ ойлгомжтой. Та хүн алддаг уу? За мэдээж бол энэ бол ойлгомжтой зүйл юм. За тэгвэл та завхаардаг уу? За энэ бол том асуудал юм. Ягаад гэхээр өнөөдөр та хэдийгээр үйлдэг гэж болох юм. Гэхдээ та оюун бодолтой тийм хүчтэй дачаадаж харах юм бол тэр бол завхаар болно гэж бурхан хэлсэн байдаг. Тийм болохоор энийг бол бид нар оюун бодлоор бас ийм зүйлийг бас хийж болох юм шүү гэдгийг бас болгоомжлуустай юм шиг. За тэгээд дараад нь бурхан бүү хулгайл гэж хэлсэн. Үнэхээр та хулгайлж байна уу?
Та бурхны мөнгнөөс хулгай хийж байна уу? Та бурханд чин сэтгэлээсээ итгэлээрээ 10% өгч чадж байна уу? Хэрвээ та чадж байгаа бол үнэхээр сайн байна. Хэрвээ та чадахгүй байгаа бол бурхны мөнгнөөс хулгай хийж байгаамаа гэсэн үг. Дараад нь худал бүү гэрчлээрэй гэж хэлсэн бурхан. Үнэхээр та худлаа ярихгүй байж чадж байна. Та ямар нэгэн ахар шахар зүйлээс болж зүгээр л хуурм мэглэх ч юм уу энгийн байдлаар тийж худлаа хэлдэггүй. Тэгвэл энийг юмс бодолцох хэрэгтэй нэг зүйлээ чи нэг юм байна. За хүний төлөө бас бүү шунаараа гэж бол бурхан хэлсэн. Юунд ч бүү шунаа гэж бол. Таны зүрх сэтгэл шунахаардаг уу? Энийг бас та бодох хэрэгтэй. За тийм болохоор зэрэг бол бид хүн энэ бурхнаас өгсөн энэ 10%-ийг дагаж амьдрах ёстой юм аа. Бурхан энэ 10%-ийг өгөхдөө та бүхэн энийг чадвал дагаараа гэж хэлээгүй. Бурхан харин энэ 10%-ийг өгөхдөө энэ бол та нарын заавал дагах ёстой хууль юм шүү гэж бол хэлсэн. Тэгвэл бүгдөө төсөөл хийгээд үзээ л да. Та гүүрийг мэднэ. Гүүр хоёр талаараа хашлахтай байдаг. Яагаад заавал гүүрэнд хашлах байдаг юм бол та юу гэж бодож байна? Яагаад гэвэл гүүр бол тэр хашлах нь бол тэр гүрэн дээрээс халчихгүй тулд бол бидэнд одоо төвшиж хамгаалж авах зорилготой. Тийм бол зүйл байдаг. Тэгвэл хууль бол бас биднийг буруу зүйл хийхээс хамгаалж яадаг ийм зүйл байдаг юм аа. Тэгвэл бид бүхэн хуулийг зөрчиж болох уу? Бид бүхэн тэр гүүрний хашлахын дээгүүр даваад давж болох уу? Мэдээж болно. Хэрвээ та хүсэх юм бол. Хэрвээ та тэр гүүрний хашлахын дээгүүр давах юм бол цаана таны юу хүлээж байгаа юм? Магадгүй таныг үхэл эсвэл таныг ямар нэгэн байдлаар гэмтэж осолдох тэр л байдал тань хүлээж өгдөг. Тэр гүүрний хашлах дээгүүр даваад үсрэх юм бол. Тэгвэл харин хуулийг та зөрчих юм бол түүний цаан шийтгэл, түүний цаан үхэл таныг ус хүлээж өгдөг юм шүү. Тийм учраас бид бүхэн үргэлж бас дотоод сэтгэлдээ бурхны 10 хуулийг бас үргэлж бодож байх хэрэгтэй юм аа. За тэгээ би нэгэн одоо пастрын одоо судлаач хүний хэлсэн энэ гайхамшигтай одоо 10 хуулийг судалсан зүйлээс би та бүхэндээ хуваалцахыг хүсэж байна. Яг л сурсан зүйлээр бид нэр бурхан хуваалцаж байгаарай гэж бол хэлсэн учраас. За нэгдүгüүрт энийг бол салтын онол гэж хэлсэн баг. За тэгээд энэ ямар утгатай зүйл вэ гэхээр зэрэг бурхан би цорын ганц гэдэг маань ямар утгатай вэ гэхээр зэрэг үнэн ба худлын би ялгаж заглаж байдаг юм а гэж бурхан энэ хуулиар дамжуулж бас бидэнд хэлсэн байдаг. За тэгвэл хоёрдугаарт нь үнэн ба хуурамч мөргөлийн ялгаатай байдлыг бас хэлсэн байдаг. Та нар хуурамчтай бүү шүтээр гэснээр. За гуравт нь бол бурхан юу гэж хэлсэн бэ гэхээр зэрэг бол Тэнгэрлэг ба бусад нэрсийг хооронд нь ялгаж сураа гэж бол хэлсэн байна. Юу гэсэн үг бол бурхны нэр бол ариун юм. Нэр бол тухайн хүнийг, тухайн зүйлийг бол өнөөхдөө төлөөлж байдаг. Тийм учраас нэрийг нь сонсоод бид нар ямар нэгэн хүнийг бас төсөөлж чаддаг шүү дээ. Одоо тэр хүний одоо ааш зан тэгээд тэр байгаа байдал тэгээд тэр баярлах өөрөх тэр бүхэл одоо хөрлөөдийг бид нар төсөөлж чаддагтай ажиллах юм. Бурхны нэр бол одоо ариун учраас бид бүхэн түүнийг бас дуудахтаач хүртэл утга учиртай дуудах хэрэгтэй юм байна. Тийм учраас бид бүхэн түүний нэр дуудахтаа болгоомжтой хэрэгтэй юм аа. За дөрөвдүгээр хууль ариун өдрийг ямар сахараа гэж болох хэлсэн. Тэгвэл энэ анцхан ариун өдрийг ялгаж салгаж байгаа. Бусад өдрүүдээс ялгаж тусдан тавьсан. Тийм учраас ариун өдөр буюу ариун цаг хугацааг энгийн цаг хугацаа буюу энгийн өдрүүдээс ялгаж зааглаж сорох хэрэгтэй юм байна гэдгийг бид нарт бас хэлж байгаа. Тэгвэл тавд нь эцэг ихийг хүндлээрэй гэж бол хэлсэн. Эцэг их чинь бусад хүмүүсээс ялгаж салгаж та бүхний зүрх сэтгэлд ойлгох ёстой юм шүү гэж бол хэлж байгаа. Тэгээ бидний эцэг их бол бусдын эцэг ихээс бол өөр юм. Тиймээс тэднийг хүндлэх. Тэгээд бид эцэг ихээс бий болсон. Тийм учраас тэднийг бас бид хүндэлж авах хэрэгтэй юм аа. Тэгвэл 6 дахь хууль нь хүний ам ба амьтны ам хоёрыг ялгаж зааглаж байгаарай гэж бол хэлж байгаа. Үгүйсгүүл бид бурхны төрхөөр бүтээгдсэн гэж түрүүн би хэлжсэн. Тэгвэл бурхны төрхөөр бүтээгдсэн хүний амийг бид хүндлэх ёстой. Тэр ам бол ариун ам юм. Ягаад гэвэл тэр амийн эхлэл нь бурхан өөрөө юм аа. Тэгвэл долоо дээр нь гэр бүл ба бусад хүмүүсийн хоорондын ялган салгах. Өөрөөр хэлэх юм бол нэмэгтэй нь өөрийнхөө нөхрийг өөр эрэгтэйгээс ялгаж чаддаг байх энэ чадварыг. Эрэгтэй нь эхнэрийгээ өөр эмэгтэйгээс ялгаж чаддаг байх энэ чадварыг бурхан биднийг одоо бий болгосоо гэж бол хүсдэг юм. 8 дугаар хуулийн дээр үнэн ба худлыг бол зааглан салгасан. Юу гэвэл зарим үгийг бид хэлж болно, харин заримыг нь хэлж болохгүй юм а гэдгийг бол одоо бурхан зааглаж ялгаж салгаж өгсөн байдаг. За тэгэхээр зэрэг бол бусдын ямыг өөрийнхөөсөө ялгаж байх хэрэгтэй гэсэн энэ заалт бол үнэхээр бас чухал заалтын нэг юм. За тэгээд хамгийн сүүлд нь болохтой зэрэг бол
зөв хүслийг буруу хүслээс бас бид бүхэн ялгаж сурах хэрэгтэй юм аа. Тэгэхээр энэ бүх одоо ялгаж салгах онолыг бас бурхан энэ 10 хуулиараа дамжуулж бас бидэнд өгчээ. Тийм учраас найзуудаа өнөөдрөөс эхэлж бүгдээрээ бурханы 10 хуулийг зүгээр л нэг уншаад жийжлээд өнгөрөх биш. Эсвэл зүгээр л нэг дагахыг хүсэгч байх биш харин дагаж чадагч байх хэрэгтэй юм шүү. Түүнийг дагахыг хүсэгч юм уу эсвэл оромдогч байх юм бол бид бүхэн өөрийнхөө амьдралд маш том сүрлэг авчирж байгаа. За тийм болохоор бүгдээрээ яг л бурхны заасан замаар явцгаая. Хэрвээ та луужингүй бол төөрөн шүү дээ. Тэгвэл энэ 10 хууль бол бидний итгэлийн амьдралын минь луужин юм. Таныг аль замаар яаж явах вэ гэдгийг 10 хууль зааж өгч үүдэг. Тийм учраас бүгдээ 10 хуулиа хөндлөн дээдлж дагаж мөрдөж амьдрахыг хичээцгээе.